Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр NumPy сангийн талаар орноо. Python програмчлалын хэлэн дээр өөрийн стандарт гэсэн олон сангууд байдаг. Эдгээр стандарт сангуудын хамгийн нэг энгийн хэрэглэдэг сан бол NumPy сан юм аа. NumPy сан нь Numerical Python гэсэн үгний давчлал бөгөөд NumPy гэсэн үсгүүдээр бичдэг. NumPy бол массивтай ажиллахад хэрэглэгддэг Python-гийн програмчлалын сан юм аа. Нэг өсөндөө массив буюу хүснэгтэн мэдээлэл array-тэй ажилладаг Python-гийн өөрийн үндсэн сан гэж ойлгож болно. Тэгвэл энэ NumPy сан дээр шугамн айлгуур бүрээгийн хувиргалт матрицтай ажиллахад энэхүү санг ашигладаг. Энэ сан нь нээлттэй ихэн төрөлд хамаардаг бөгөөд хүссэн байдлаараа хүмүүс ашиглаж үр дүнд хүрэх боломжтой. NumPy санг 2005 онд Travis Oliphant гэдэг хүн бүтээсэн. Яагаад NumPy сангийг ашиглах шаардлагатай вэ гэж асуулт суусан байна. Массивын зорилгод нийцсэн чагсаалтууд байдаг боловч боловсруулахад удаан байдаг. Тэгэхээр Python програмчлалын хэлэнд массивыг боловсруулахад асуудал үүсдэг. Тэгэхээр энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор NumPy санг бол бүтээсэн байгаа. NumPy сан нь уламжлалт Python програмчлалын хэлэнд байдаг. Чагсаалтыг бодвол 50 дахин өндөр хурдаар массивтай ажилладаг. NumPy дээрх массив нь объектыг end-array гэж нэрлэдэг бөгөөд энэхүү массивтай ажиллахад маш хялбар функцийг өгдөг. Массивыг боловсруулах хурд нөөцийг ашиглах нь маш чухал ач холбогдолтой учраа өгөгдлийн шинжилгээ ухаанд түлхүү NumPy санг ашигладаг. Тэгэхээр нэг өсөндөө NumPy сан нь тухайн массивыг боловсруулах хурд нь маш өндөр байдаг. Тэгэхээр тухайн нөөцийг ашиглах нь ач холбогдолтой гэж энэ дээр дурдсан байна. Тэр нөөц гэдэг нь юу юм бэ гэхээр компьютерийн техник хангамжийн хувьд шуурхай санах ойн багтаамж хурд, төв процессорын хурд, хадгалах төхөөрөмжийн нөөц, багтаамж гэх мэт эдгээр зүйлүүд компьютерийн нөөцөд хамаардаг. Эдгээр нөөцүүдийг үр дүнтэй ашиглах зорилтоор NumPy санг бол ашигладаг. Ингээд дээр NumPy санг бол шинжилгээ ухаанд төдийгүй шинжилгээ ухааны өгөгдөл боловсруулалтан дээр түлхүү ашигладаг. NumPy яагаад чагсаалтаас илүү хурдан ажилладаг вэ гэж асуусан байна. Тэгэхээр NumPy маань тухайн массивууд нь чагсаалтаас ялгаатай нь санах хойд тасралтгүй нэг газар хадгалагддаг тул процессууд нь тэдгээрт маш үр дүнтэй хандаж зохицуулж чаддаг. Иймээс NumPy сан нь чагсаалтаас хурдан байдаг гол шалтгаан нь энэ юм аа. Түүнчлэн төв процессорын хамгийн сүүлийн үеийн архитектуртай ажиллах боломжтой болсон. Нэг өсөндөө төв процессорын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд бүтцэд тулгуурлан ажиллана гэсэн үг. i3, i5, i7 гэх мэт Intel компани серийн төв процессоруудын хөгжлийн түвшин нь 14 дэх үе дээр удахгүй очих гэж байгаа. 14 дэх үеийн энэ шилжилтийн үед төв процессорууд дээр маш өндөр хурдаар ажиллах боломжтой гэсэн үг. Нэг өсөндөө та i3, i5, i7-гийн 2 дугаар үеийн төв процессорууд дээр ажиллаж исэн хурднаас 14 дугаар үеийн төв процессоруудын хурд нь илүү дахин хэдэн 10 дахин илүү ажиллана гэсэн үг. Тэгвэл NumPy санг суулгахдаа тухайн терминал дээрээ pip install NumPy гэсэн дэлгүүрийг бичиж суулгадаг. Энэхүү санг хэрвээ энэхүү команд ажиллахгүй байвал таны Anaconda, Spider гэх мэт зэрэг платформууд дээр энэхүү NumPy санг суусан байна гэсэн үг. Ингээд pip install NumPy гэд бичигөөд enter дарнаа. Ингээд терминал дээр бичээд өгөхөөр миний энэ компьютер дээр pip install NumPy гэж бичингүүд requirement already satisfied буюу өмнө нь NumPy сан суусан байна гэсэн үг байна. Суусан сангийнх нь хавцсных нь заасан хавцны нь байна. Хувилбар нь 124 цэг 3 гэдэг хувилбараар NumPy сан маань суусан байх нэ. Ингээд дараагийн слайд руу шилжээ. NumPy санг ажиллуулахаас өмнө импортлох шаардлагатай байдаг. NumPy санг суулгасны дараа импортлох түлхүүрийг нэмж болдог. NumPy санг импортлохдоо импорт гэсэн түлхүүрийн араас NumPy гэсэн үгийг бичнэ. Ингээд нэг өснөө NumPy санг импортлж оруулж ирж байна гэсэн үг. Тэгвэл энэхүү NumPy импортлогдож ашиглахад
бэлэн боллоо гэж ойлгож болно. За ингэвэл жишээлбэл доорх кодонд import гэсэн түлхүүрийг ашиглаад NumPy санг дуудаж оруулж ирсэн байна. За оруулж ирсэн NumPy сангаас ARR гэсэн хувьсгчид NumPy гэсэн сангийнхаа нэрийг бичээд цэг array гэсэн функцаа тавингуудаа функцийн бөөрөнхийн хаалтан дотор дөрвөлжийн хаалтаар таслаад тусгаарлаад массивынхаа элементүүдийг 1 2 3 4 5 гэсэн утгуудыг оноож өгсөн байна. За ингээд print функцэн дотор ARR нэг хэмжээст массиваа хэвлэхэд үр дүн нь тийм үү? Үр дүн нь дэлгэцэн дээр дөрвөлжийн хаалтан дотроо 1 2 3 4 5 гэсэн үр дүнгууд хэвлэгдэнэ. За энэ бол одоо массивыг хэвлэж байгаа жишээ байх нэ. За энэ хүү жишээн дээрээс import гэсэн төлхөрөөгөөр NumPy санг дуудаж оруулж ирээд за дуудаж оруулж ирсэн NumPy сангийнхаа функцийн дагуу array гэсэн NumPy сангийнхаараа цэг тавиад array функцэн дотроо массивынхаа элементүүдийг оноож өгөөд тэрхүү элементүүдээ ARR гэсэн хувьсгчид оноож өгснөөр ARR гэсэн хувьсгч нь массив буюу одоо NumPy сангийн массивын хувьсгч болж хувирж байна. За энэ хүү массивын хувьсгчаа print функцаар хэвлэж харуулсан байна. За тэгвэл хэдүүлээ NumPy сангийнхаа жишээгээрээ эхний кодоо бичүүлье. Ингээд Jupyter Notebook нээгээд Jupyter Notebook дээрээ эхний массиваа байгуулж үзье. За Jupyter Notebook дээр орсны дараагаар бид нэр NumPy сангийнхаа import хөрөөгөөр NumPy сангаа дуудаж оруулж ирнэ. За импортлж оруулж ирнэ. Импортлж оруулж ирсэн сангаа дурын хувьсгч буюу ARR-ч байж болно. За D-ч байж болно тийм үү? D гэсэн хувьсгчид NumPy гэсэн төлхөр үгээ бичээд сангийнхаа төлхөр үгээ бичээд цэг тавиад array гэж бичнэ. За array гэж бичснийхаа дараа array функцэн дотроо буюу одоо функцийн бөөрөнхийн хаалтан дотор массивын элементүүдийг таслаад тусгаарлаад бичнэ. За ингэж бичсэн массивын утгуудыг print функцаар дэлгэцэнд хэвлэж харуулнаа. За ингээ ажиглуулад үзье. За дэлгэцэн дээр массивын утгуудыг хэвлэж үзүүлж байна гэсэн үг. За дараагийн слайд руу шилжье. За дараагийн слайдн дээр NumPy санг бид нар хэвчлэн alias гэж нэрээр импортлж болно. За энэ хүү alias нэрийг бид нар np гэсэн хувьсгчаар авах боломжтой. Энэ хүү alias нь Python-д alias нь жижил зүйлийг дурдах өөр нэр юм аа. За нэг өсөндөө alias гэдэг нь тухайн NumPy сангийн үйлдэлүүдийг бүгдийг өөр дээрээ уламжилж авна гэсэн үг. Удамшуулж авах боломжтой. За импортлохдоо s гэсэн төлхүүргний араас alias-ийн үүсгэх хувьсгчийн нэрийг бичнэ. За жишээлбэл import гээд NumPy s np гэсэн хувьсгчаа бичих нь байна. За одоо NumPy-ийн багцыг NumPy-ийн оронд np гэдэг хувьсгч бүх зүйлийг удамшуулж өөртөө авсан гэсэн үг. Тэгэхээр одоо энэ удамшуулж авах үйл явцсан дээр np хувьсгч бол өөрч нэрээр байх боломжтой. За тэгвэл жишээн дээр хэдүүлээ түрүүний бичсэн жишээгээ тийм үү import NumPy гэжсэн жишээг өөрчлөө бичээд үзье. За манай жишээ маань энэ дээр байж байна. За түрүү import NumPy гэж бичээд AS гэсэн төлхөрөөс np гэдэг хувьсгчийг авч ирсэн. За ингээ np хувьсгч нь NumPy сангийн бүх зүйлийг өөртөө удамшуулж аваад за түрүүнийх шиг D за E хувьсгчид NumPy гэж бичих хооронд одоо бид np гээд array функцаа тавиад бөөрөнхийн хаалтан дотор массивын элементүүдийг бичнэ. За тэгээд дэлгэцэнд хэвлэхэд x массиваа хэвлээд үр дүн маань гарна гэсэн үг. За тэгэхээр нэг өсөндөө түрүү NumPy гэж импорт гэсэн төлхүүрийг ашиглаж ирсэнтэй адилхан s гэдэг төлхүүргээ тавиад np-д NumPy-ийн хамаг одоо өөрийнхөө байдаг сангийнхаа өгдлийг удамшуулаад өгч гин гэсэн үг. За тэгээд np-гээрээ дамжуулаад энэ дээрхчнээс ялгагдах нь NumPy гэхгүйгээр np-гээ бичээд np-ийн цэг array-гээд яг нь массивын хавтгыг өгөөд хэвлэж байна гэсэн үг. За тэгвэл энэ np байж байх жалбгүй бас дурын утга байх боломжтой. Жишээлбэл яах нь вэ? За r гэсэн утгаа хийж үзье. Тэгвэл яах нь вэ? R NumPy сангийн бүх зүйлийг өөртөө удамшуулж аваад R-аар дамжуулаад массивын элементүүдийг хэвлэж байна гэсэн үг.
За ингээд дэлснээр гарсан үр дүн байна. За дараагийн слайд руу шилжээ. За нэг хэмжээс массивтэй бид нар ажиллахад нэг мөрөөс тогтох массивыг нэг хэмжээс массив гэж нэрлэдэг. Нэг өсөндөө нэг хэмжээс массив гэдэг нь маань Excel-ийн хүснэгтэн өгөгдлөө зүйрлж ярих юм бол одоо Excel-ийн нэг мөр өгөгдөл байна гэсэн үг. Нэг мөр өгөгдөл байж болно. Эсвэл нэг баган өгөгдөл байж болно гэсэн үг. За ингээд нэг мөр өгөгдөл хэрвээ байх юм бол энэхүү нэг мөр өгөгдлийг одоо 1 2 3 4 5 гэсэн утгатай нэг хэмжээс массивыг агуулсан хоёр хэмжээст массивыг үүсгье гэж жишээн дээр үздсэн байна. За ингээд хэдүүлээ яах нь нэг хэмжээст массивын утгыг агуулсан хоёр хэмжээст массивын утгыг үүсгэж үзье. За тэгэхээр буцаад Jupyter Notebook руугаа шилжээ. За бид нэр түрүүний энэ жишээн дээр нэг хэмжээст массивыг ерөнхийдөө үүсгэх жишээг үзсэн байгаа. За энэ бол нэг хэмжээст массив юм. За нэг хэмжээст массив маань одоо дөрвөлжийн хаалтан дотор таслаар тусгаарлагдаад элементүүдийг бичих боломжтой байдаг. За тэгвэл нэг хэмжээст массиваар илэрхийлсэн одоо хоёр хэмжээст массивыг үүсгэх боломжтой. За хоёр хэмжээст массивыг үүсгэхдээ бид нэр import numpy s гээд за дурын дэлхүүр рүүгээ бичих боломжтой. За одоо жишээлбэл өвгий. За тийм үү. За ингээд i гэсэн дурын хувьсгчид өв гэсэн numpy удамшуулж авсан одоо объектын дагуу array функцаа бичээд array функцэн дотроо одоо нэг хоёр мөрөөс тогтсон хоёр хэмжээс массив байгуулж үзье гэсэн үг. За хоёр мөрөөс тогтсон хоёр хэмжээс массив байгуулахын тулд бид нэр бүлгэлж бичих ёстой байгаа. Дөрвөлжийн хаалтан дотроо хоёр талд нь бүлгэлж бичнэ. За бүлгэлж бичихийн тулд хамгийн түрүүнд эхний хаалтанд эхний элементүүд байх ёстой. За ингээд дөрвөн элементтэй хоёр мөр массивыг хоёр хэмжээс массивыг үүсгэж үзье. Хоёр мөр буюу одоо баганаас тогтох массивыг бол үүсгэж байна гэсэн үг. За массив элементийн утгууд бол заавал дараасан байх албагүй дурын утгатай байж болно. За ингээд буцаагаад хэвлэхдээ бид нэр print функцаар i гэсэн хувьсгч авилчнаа. За ингээд ажиглаад үзэнгүүт хоёр мөрөөс тогтсон хоёр хэмжээст массивыг бид нэр үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр түрүүний бидний үүсгэсэн нэг хэмжээс массив маань зөвхөн нэг мөр өгөгдөл байна гэж ойлгож болно. За энэ хоёр хэмжээс тийм хоёр мөрөөс тогтох массивыг бид нэр заавал дөрвөн элементтэй байх албагүй дурын утгуудтай, дурын урттай байх боломжтой. За ингээд шийдэл үзэнгүүт үр дүн нь ингэж гарч байна гэсэн үг. Хоёр мөрөөс тогтсон хоёр хэмжээс массив аа. За ингээд тэгвэл хоёр мөрөөс тогтсон хоёр хэмжээс массивыг түрүүний бид нар үүсгэхдээ яаж үүсгэсэн бэ гэхээр тийм үү. Array функцэн дотроо бүргийн хаалтан дотор дөрвөлжийн хаалтаа бичээд дөрвөлжийн хаалтан дотроо тийм үү. Тухайн тэр массивын мөрүүдийг бүлгэхийн тулд дахиад дөрвөлжийн хаалтан дотор бичиж байгаа. За ингээд дотор нь элементүүдээ бичгснээр нэг хэмжээст массив болон хоёр хэмжээс массивын хоёр дахь мөрийн утгуудыг бичих боломжтой болж байна гэсэн үг. За тэгвэл нэг хэмжээс массивын элемент болгон агуулсан массивыг хоёр хэмжээс массив гэж хэлнэ. За түрүүний бидлүүлээ хоёр хэмжээс массивыг үүсгэж үзлээ. За хоёр хэмжээс массивыг үүсгэхдээ бид нэр дөрвөлжийн хаалтан дотор бүлгэлээд таслаар тусгаарлаж бичих боломжтой гэж түрүү үзсэн. За тэгвэл гурван хэмжээс массивыг үүсгэхдээ болохоор хоёр хэмжээс массивыг элемент болгон агуулсан массивыг гурван хэмжээс массив гэж хэлнэ. Тэгэхээр гурван хэмжээс массивыг үүсгэхдээ болохоор одоо бид нэр яаж үүсгэх вэ гэдгийг багш нь товчоор тайлбарлая. За хамгийн амархнаар үүсгэхийг бол import гэсэн төхөөрөөгөө тавиад numpy сангаадуудаад numpy сангийнхаа утгыг np гэсэн хувьсчид удамшуулж өгье. За np гэсэн удамшуулж авсан хувьсчийн тусламжтайгаар бид нэр numpy-ийн санг ашиглана. За ашиглахаас өмнө одоо массивын утгыг авахын тулд одоо ARR гэдэг хувьсгчтэн дээр бид нар тийм үү np төлхөрөөгөө тавиад удамшуулж авсан төлхөрөөгөө тавингуудаа array функцэн дотроо тухайн массивын элементүүдийг өгнө. За массивын элементүүдийг өгөхдөө болохоор хоёр хэмжээстээс тогтсон гурван хэмжээс массив бүтээхдээ бид нар дараах зүйлийг санах хэрэгтэй. Array функцэн дотроо гол мөрдөх дүрэн бол дөрвөлжийн хаалтаар массивын элементүүдийг зааглана. Тэгвэл хоёр хэмжээс массивуудыг хооронд нь бас яах нь бүлгэлж үүсгэсэн массивыг дахиж давхар бүлгэлнэ гэсэн үг.
За нэг ёсондоо яах нь вэ? Ингэж үүсгэх нэ гэсэн үг. За ингээд яах нь вэ? За энэ бол одоо бидний мэдж байгаа 3 хэмжээс массив болохын тулд ерөнхий том дөрвөлжийн хаалт байна. За энэ дотор нь 2 хэмжээс массивыг тусдаа өөр дээр нь агуулсан массивуудыг дөрвөлжийн хаалтаар бүлгэлж бичнэ гэсэн үг. За тэгвэл ингэж бичгийн тулд одоо хэдүүлээ 2 элементтэй 2 мөртөө 2 тийм үү хэмжээс массив 2 удаа ашигласан массивыг 3 хэмжээс болгож бичиж үзье гэсэн үг. За инкэнд бол түрүүнийхаар одоо хэдүүлээ яг одоо энэ өгдлөөрөө доторх хаалтуудаа ашиглаад хий. За ангингүүтээ энэ ихний массив элементүүдийг бичье. За ихний массив элементүүд дандаа тэг. За 2 дахь мөр нь ихний 2 хэмжээс массивын 2 дахь мөр нь 1. За тэгвэл одоо дотор нь дахиад өгдлүүдээ бичнэ. За одоо дараагийн 2 дахь хэмжээс массивын элементүүд утгуудыг 2 2 өгчээ. За дараагийнх нь 2 дахь мөрийг 3 3 өгчээ. За ингээд энэ утгуудаа бид нэр одоо хэвлэж үзүүлье. Хэвлэж үзүүлэхэд бол бид нар дэлгэцэн дээр print функцаар ARR гэсэн өгсөгчөө хэвлэнэ. За ингээд ажиллуулахаар 2 хэмжээст массивуудыг өөртөө хоёулыг нь агуулсан массивыг 3 хэмжээст массив гэж нэрлэнэ. За ингэж бол одоо өмнөхөөс ялгаатай байгааз хэдүүлээ 1 хэмжээст массивыг бол дараалуулан мөрөөр хэвлсэн, 2 хэмжээст массивыг 2 мөрөөр тогтсон байсан гэж түрүүн үзсэн. Тэгвэл 3 хэмжээст массив маань 2 хэмжээст массивыг 2 удаа өөртөө агуулсныг 3 хэмжээст массив гэж хэлнэ. За тэгвэл олон хэмжээст массивыг яаж хийх боломжтой вэ гэж. Олон хэмжээст массивыг үүсгэхдээ бид нэр массив нь хэдэн ч хэмжээстэй байж болох бөгөөд массивыг үүсгэх үед ND-min гэх функцийг ашиглан аргументийн утгыг дотор нь бичиж тухайн хэмжээсийн тоог бичиж болно. Жишээлбэл 5 хэмжээст массив үүсгээд 5 хэмжээстэй болохын батлыг гэсэн байна. За тэгвэл энэ хүү жишээгээ хэдүүлээ ажиллуулж үзье. За энэ хүү жишээг ажиллуулж үзэхэд бол Jupyter Notebook руугаа шилжээд тухайн жишээгээ бичээд үзье. За ингээд болчлоо. За ажиллуулад үзье. За ажиллуулангууд энэ дээр import numpy сан дээр за ажиллуулад үзье хэдүүлээ. Ажиллуулад үзэнгүүт энэ дээр тийм үү 5 хэмжээст массивыг элементүүдийн нөгөөд 5 хэмжээст массивыг үүсгэсэн байна. За тэгэхээр нэг өсөндөө болохоор одоо тухайн тийм үү импорт numpy сангаа импортлж оруулж ирээд numpy сангийнхаа хамаг утгуудыг np-д удамшуулж өгөнгүүтээ ARR гэсэн хувьсгчид np numpy сангийнхаа тусламжтайгаар array функцаар 4 элементтэй массивынхаа элементүүдийг өнгөтэй ард нь ND-min гэсэн хувьсгчинд 5 гэсэн аргументыг өгсөн. За ингэснээр 5 хэмжээс массивыг үүсгэх командыг өгөөд дэлгэцэн дээр хэвлэсэн тийм үү. Print функцэн дотор ARR гэсэн массиваа хэвлээд за тэгээд энэ хэвлсэн массивынхаа ARR массивынхаа хэмжээсийг ND-min функцийн тусламжтайгаар дэлгэцэнд хэвлэнгүүт энэ 5 хэмжээс массив болох нь харагдана гэсэн үг. Нэг өсөндөө 4 элементийг давхар агуулсан 5 хэмжээс массивыг үүсгэсэн байна гэсэн үг. За дараагийн слайд руугаа шилжээ. За тэгвэл массивуудын элементүүд хандахдаа маш хэлбэр аргаар хандах боломжтой байдаг. Бид нэр өмнөх хичээл дээр массивуудын элемент дээр төрөл бүрийн хандах боломжтой жишээнүүдийг үзсэн. Тэгээ яагаад үзсэн бэ гэж яриад байгаа юм бэ гэхээр жигсаалт, тупле, set, dictionary гэсэн эдгээр олонлогууд нь бүгдээрээ массив суурьтай буюу индекстэй байдаг. Тэгэхээр индексийн утга учирыг бол өмнөх хичээлүүдээр дурдсан ч гэсэн багш нь дахиад та бүхэнд дурдж эхлээд тайлбарлаж өгье. За массивын индексжүүлэлт нь массивын элементэд хандахтай ижил байна. Массивын элементэд түүний индексийг дугаараас хандах боломжтой байдаг. За NumPy-д массив дахь индекс нь тэгээс эхэлдэг бөгөөд эхний элемент нь тэг индекстэй, хоёр дахь индекс нь 1 гэж эхэлнэ.
За массив гэдэг ойлголт маань болохоор математикийн салбар руу шилжих юм бол матриц гэсэн ойлголт байгаа. Тэгвэл матрицтай яг ижилхэн индексээр эхэлдэг байгаа. За хэдүүлээ индексийн хувьд багш та бүхэндээ тайлбарлая. За түрүүний нэг хэмжээт массивгаа хэдүүлээ үүсгээд үзье. Import numpy SNP. За ингээд дурын R гэсэн хувьсгчд тийм үү NP функцаар массивын хавтгыг удамшуулж авсан хувьсгчийн тусламжтайгаар R функцэн дотор массивын хавтгуудыг бичиж өгье. За ингээд дурын хавтгууд байж болно. За ингээд энэ массивын хавтгыг хэвж идэвхсэн үзүүлээ. За үрдэ маань гарч ийн тийм үү. За тэгвэл энэ массивын утгууд нь индекс нь хэдээс эхлэх боломжтойг та бүхэндээ тайлбарлая. За ингээд тайлбар дээр орохоор тухайн массивын утгууд маань болохоор ARR гэсэн массивын тийм үү AR гэсэн массивын хамгийн тэгдүгээр индекстэй элементийн утга нь болохоор нэгсэндээ 23 байна гэж ойлгож байна. Тэг нь 23. За тэгвэл тэг нь 23 бол нэг нь хэд байх вэ гэхээр нэг индекстэй 43, хоёр индекстэй элементийн утга нь 546, 3 индекстэй элементийн утга нь 7, 4 индекстэй элементийн утга нь 88, 5 индекстэй элементийн утга нь 8.9 гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө тэгээс 5 хүртэлх индекстэй массив маань 6 элементтэй байна гэж үзэж болно. Элемент нь 6 байна гэсэн үг. Тэгэхээр индекс нь нэгээр хорогдож тоолдгоо гэсэн үг. Тэгэхээр 6 элементтэй массивын индекс нь 5 байна гэсэн үг. Тэгээ ямагт индексийн элементийн тооноос 9 бага байна. За тэгвэл хоёр хэмжээст массив дээр хүртэл элементтэй бид нар одоо хандахын тулд нэг хэмжээстэй массив, хоёр хэмжээстэй массив дээр элементүүд дээр нь хандаж жишээ үзүүлье. За тэгвэл одоо энэ хүү жишээний дагуу бид нар R гэсэн массивынхаа дөрөвдүгээр индекст хандаж хэвлэж үзье. За дөрөвдүгээр индекс утгыг дөрвжийн халдан дотор бичээд индексийн хандахын тулд бид дөрвжийн халдан дотор бичээд тухайн индексийн элементийн индексийн дугаарыг бичээд өгнө. За ингээ ажиллуулангууд тухайн индекстэй элементийн утгын дэлгэсэн дээр хэвлэнэ. Дэлгэсэнд 88 гэсэн утга хэвлсэн байна. За энэ яагаад 88 бүхлээр гараад байгаа юм бэ гэхээр энэ ард нь 8.9 гээд бүхэл тооноос ондоо бутгай тооны элементийн утгыг өгсөн учраас энэ дээр бутгай гарч байна гэсэн үг. Тэгвэл энэ жишээн дээр бид нэр 8.9-ийг цэгээр аваад ярилцах юм бол бүгд бүхэл тоогоор хэвлэгдэнэ. Тэгэхээр нэг л бутгай тоо орчих юм бол бүх элементүүд нь массив дээр numpy сан дээр бутгай болдгоо. За тийм учраас 88 цэг тэг гэж гараад байна. За тэгвэл 2 дугаар индексийн утгыг хэвлэх юм бол бид нэр 546 гарч харуулна. 5-ыг хэвлэх юм бол 8.9 гарна. За харин 6-ыг хэвлэх юм бол тэг сайруу хэвлэнэ. Харин 6-гийн утгыг хэвлэх юм бол индексийн утга маань хальсан учраас яах нь энэ хүү тэнглэг дээр утга байхгүй байна гэдэг үр дүн гаргана гэсэн үг. Нэг өсөндөө 6 дахь индексийн утгын элемент байхгүй. Тийм учраас тэгээс 6-гийн хооронд 5-ын хооронд утгыг авна гэсэн үг. За дараагийн тэгвэл хэдүүлээ 2 хэмжээст массивыг одоо индексийг бичиж үзье. За 2 хэмжээст массив индексийн хувьд энэ хүү жишээг оруулаад ирье. За энэ хүү жишээн дээрс 2 хэмжээст массивын индекс нь болохоор дараах байдлаар яригдана. За хэдүүлээ элементийн утгыг цөөлөд үзье. За 4 элементтэй 2 мөр массив болгоё. За тэгвэл 4 элементтэй 2 мөр массивын хувьд индексийг яаж бичих үү гэхээр индексийн хувьд болохоор бид нар тийм үү энэ i гэсэн массивын тэг индекс дэх тэг утга нь гэхээр яах нь тэг индекстэй тэг утга нь тэг индексийн тэгдүгээр утга буюу энэ утга нь 1 байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний энэ утга нь 1-р мөрний энэ утга маань индекс нь тэгээс эхлэх учраас тэг мөрний тэг багна гэж тооцно. За дараа нь энэ хоёр утгатай элементийн индексийн утга нь тэг 1.
тэгдүгээр мөрний 1-р элемент. За дараа нь 3 гэсэн утгатай нь тэгдүгээр мөрний 2-р элемент. За дараагийнх нь тэгдүгээр мөрний 3-р элемент. За тэгвэл 2 дахь мөрөн дээр шилжчихээр 1-р мөрний тэгдүгээр элемент, дараагийнх нь 6 гэсэн утгатай нь 1-р мөрний 1-р элемент, 7 нь 1-р мөрний 2-р элемент, 8 нь 1-р мөрний 3-р элементтэй гэж индексээр дугаарлагддаг. За тэгвэл энэ хүү индексийг одоо хэдүүлээ шалгаж үзье. И 1 3 гэсэн утгыг хэвлэх юм бол 8 гарна. За 8 гэсэн утга гарч ийн. За И 1 тгийг хэвлэх юм бол 5 гарна. 1 тэг нь энэ байна. За дараа нь И-гийн тэг гэх юм бол хамгийн ихний 1 гэсэн утга гарна. Тэгдүгээр мөрний тэгдүгээр багны элементийн утга гэхээр 1 гарна. За харин 1 тэг 3 гэвэл арын 4 гэсэн утга гарнаа. Тэгдүгээр мөрний 3-р багнах хөвгдөл гэж. За ингэж бол массивыг индекслэж болдог. За даруул хоёр хэмжээс массивын хувьд индексжүүлэлтийг хийхдээ массивын төсвөлийн элементүүдээс дугаарлаж хандахын тулд негатив индексийг ашигладаг. За ингээд негатив индексийг бол өмнөх бидний хичээлүүд дээр үзэхдээ тийм үү? Чагсаалт дээр үзсэн, одоо тюпл дээр үзсэн байгаа. За дикшнери дээр үзсэн, сет дээр үзсэн. Тэгвэл массив дээр яг ялгаагүй суурийг индексийн утга гарч ирдэг. За суурийг индексийн утгыг болохоор бид нэр яах нь эерэг индексийн утгыг болохоор дараах байдлаар тайлбарлаж болно. За эерэг индексийн утга нь массивын утга нь дараах байдалтай бай гэж үзье. За одоо жишээлбэл яах нь энэ бидний түрүүний бичсэн энэ жишээ бол эерэг индекс. За суурийг индекс гэхээр хамгийн араасаа дугаарлана. Тэгэхээр нэг хэмжээт массивын хувьд суурийг индексийн нь хасах 1-р утга нь хамгийн ара утга буюу 1/8.9 байна гэсэн үг. Тэгвэл хамгийн уртыг нь хэдүүлэх юм хасах 6. За энэ 43 гэсэн утга нь хасах 5. 546 нь хасах 4. 7 нь хасах 3. 88 нь хасах 2. 8.9 нь хасах 1 гэсэн ийм индексийн утгатай байна. Энийг бол негатив индекс буюу сөрөг индекс гэж нэрлэнэ. За хэдүүлээ сөрөг индексээр утгыг бол хэвлээд үзье. Сөрөг индексийн утгыг өгтөө бид нар хасах 1 гэх юм бол хамгийн араасаа 8.9 гарна. За хасах 3 гэх юм бол 7 гарна. За хасах 43 хэвлэхийн тулд бид нар хасах 5 гэсэн хариуг өгнө. За хасах 5 маань 44 гарч байна гэсэн үг. За тэгвэл хоёр хэмжээс массив дээр сөрөг индексийг яаж дугаарлах юм бэ гэвэл хоёр хэмжээс массивын сөрөг индекс нь одоо И-гийн тийм үү хасах 1-ийн за хасах 1 гэдэг маань одоо мөрөөр явдаг гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө индекс нь болохоор тэгдүгээр мөрний хасах 1-р индекстэй утгах юм бол энэ дээр 4 гарна гэсэн үг. За хэдүүлээ тэгээд энийг ажлуудад үзье. Жишээгээ тэгдүгээр мөрний хасах 1. Тэгэхээр тэгдүгээр мөрний хамгийн сүүлийн элемент гэхээр 4 гэсэн утга гарнаа. За тэгвэл энэ хамгийн уртлын элемент нь тэг хасах 4. За дараагийнх нь тэг хасах 3. За дараагийнх нь тэг хасах 2. Дараагийнх нь тэг хасах 1 гэсэн ийм утгуудтай байна. Элементийн утгууд нь. За тэгвэл 1-р мөрний хамгийн эхнийх нь 1-р мөрний хасах 4. За дараагийнх нь 1-р мөрний хасах 3. Дараагийнх нь 1-р мөрний хасах 2. Дараагийнх нь 1-р мөрний хасах 1 гэсэн утгыг. За тэгээд жишээ олгож хэлдүүлээ. 1-р мөрний хасах 1-ийг хэвлэх юм бол хамгийн арын 8 гэсэн утга хэвлэгдэнэ. За 5 дугаар утгатай элементийн индексээр хандъя гэвэл 1-р мөрний хасах 4 гэж өгнө. За ингэж энэ 5 бол хэвлэгдэнэ. Тэгэхээр сөрөг индекс гэдэг бол араасаа дугаарлагдсан юм байна. Хоёр хэмжээст массивын хувьд болохоор араасаа дугаарлахтай хамгийн гол нь мөрөөрөө явна. Тухайн мөрөндөө хасах 1 гэх юм бол хамгийн мөрийн ар элемент болно. За ингэж бол дугаарлагдах юм байна. За одоо хэдүүлээ массивын слайсинг үйлдэлийг үзье. Python харамчлалын хэлэнд slice гэдэг үйлдэл нь болохоор тухайн массивын өгөгдсөн индексийн дагуу нөгөө индекс рүү элементийг авахыг хэлдэг. Нэг өсөндөө индексийн оронд slice хэмээх одоо бичиглэлийг бичнэ. Энэ хүү бичиглэл маань дөрвөлжийн алтан дотор эхлэх утга буюу start утга одоо тол хэсгээ тавиад ард нь төгсгөлийн утгаа бичиж өгдөг. За ингээд бод жишээн дээр хэдүүлээ. Jupyter Notebook руугаа шилжээд бод жишээн дээр slicing үйлдэлээ хийж үзье.
За массивын слайсинг үйлдэлийг хийхдээ бид нэг хэмжээст тийм үү массивын хувьд болохоор дараах үйлдэлүүдийг хийх боломжтой. За нэг хэмжээст массивыг бид байгуулад үзье. Import numpy snp. За тэгэхээр дурын массив утга df тэнцүү массивын одоо np гээд array функцаар нэг хэмжээст массив байгуулна. Дөрвөлжийн алтнуудад тасгаар тусгаарлуудад элементийн утгуудаа өгнө. За ингээд энэ элементүүдийн утгыг бид дэлгэснээр хэвж үзье. За дэлгэснээр хэвлэхийн тулд dp гээд массивын утгыг өгөөд хэвлэж чинь. За ингээд нэг хэмжээст массив маань бүтэн боллоо. Одоо слайсинг үйлдэлээр яаж өгөх боломжтой вэ гэхээр тийм үү эхнийх нь массивын утгыг бүгднийг нэвлсэн. Одоо слайсинг үйлдэлээ хийхдээ print функцэн дотроо массивын утга буюу dp массивын утгыг оноож өгнө. За энэ dp гэдэг маань одоо нэг өсөндөө массив болсон гэсэн үг. Тийм үү. Тэгэхээр dp массивын утгууд нь одоо эднэр байна гэсэн үг. Түрүүний миний бичсэн нэг хэмжээс массивын утгууд орж ирнэ. За массив элемент хандахтаа түрүү хэлсэн 4G алтан дотор утгыг бичиж өгнө. За ингээд 4G алтан дотор тийм үү. Тэгдүгээр индексийн утгыг хэвлэе гэвэл 33 байна гэдгийг түрүүн багш нь тайлбарласан. За ингээд энэхүү dp массивын тэгдүгээр элементийн утга нь 33 байна гэсэн үг. Тэгдүгээр индекстэй элементийн утга нь 33. За ингээд 33 нь тэг 44 нь 1 55 нь 2 дугаар индекстэй 66 3 77 4 88 5 99 6 тэг гэдэг нь 7 гэсэн үг. За тэгвэл слайсинг үйлдэлийг хийхдээ бид тэгээс 4-р индексийн утгыг хэвлэгээд тийм үү. Хийн тулд эхлэх утга буюу тэгээ өгнө. За энэ дээр start буюу одоо энэ 4G алтан дотор байгаа start утга нь тэг бай гэсэн үг. Массив тэг буюу одоо dp массивын тэгдүгээр утга. Тэгдүгээр индекс тийм үү. За дараа нь энэхүү массивын дуусах утга буюу stop утгыг бичиж өгье. Stop утга маань яг нь таслал аваад энэ дээр 4 гэсэн утгаа гэсэн үг. Тэр нь dp массивын одоо тийм үү 4 дахь индекстэй утга нь байна гэсэн үг. Нэг өсөндөө дэлгэсэн дээр тэгээс 4 хүртэлх массивын утгыг хэвлэх гэж байна гэсэн үг. Тэг индексээс 4 хүртэлх индекстэй массивын утгыг хэвлэх гэж байна. Тэгвэл одоо тэг 4 гэж бичнэ. За дэлгэсэн дээр яг хэвлэгдэж гарахтаа энэ дээр болохоор 4 дахь элементийн утга буюу 77 орохгүйгээр эерэг индексээр авж байгаа үед тэгээс 3 дахь элементийн массивын утгууд гарна гэсэн үг. Нэг өсөндөө тэгээс 3 дахь индекстэй массивын элементүүдийн утга буюу 33, 44, 55, 66 гэсэн утгуудыг өгнө гэсэн үг. За ингээд тэгвэл одоо дараа нь дахиад ажиллаж үзье. Одоо энэ эхлэх утгыг арай ондоо болгоо хэдүүлээ жишээн дээр. Тийм үү? Жишээн дээр арай ондоо болгоод start stop утгыг одоо start утгыг 4-өөс 7-г орно гэж биччихье. За ингэх юм бол 7 дахь элементийн утга гарахгүйгээр 4, 5, 6 дахь элементийн утга гарна гэсэн үг. За дэлсэн дээр хэвлээд үзье. Ингээд эдсэн дээр 4, 5, 6 дахь буюу 77, 88, 99 гэсэн массивын элементүүдийн утгыг слайсинг гэж хэвлэж байна гэж үзлээ. За слайсингийг бид нар болохоор төрөл бүрээр тайлбарлах боломжтой. За олон жишээгээр одоо хэдүүлээ багш нь тайлбарлаж үзье. Эхлэлийн утгыг төрүүлж бичээд дараа нь яг нь төсвөлийн утгыг бичих боломжтой юм байна. Тэгвэл энэ хүү жишээн дээр одоо бид нар эхлэлийн утгыг буюу start утгаа бичихгүйгээр хэвлэж үзье. За ингийн тулд энэ тодорхойлох цэгийн өмнөх эхлэлийн утгаа авчи. Тэгэх юм бол тэгээс 4 хүртэлх элементийн утгыг хэвлэнэ. За тэг чинь тийм үү. Тэгээс 4 хүртэлх элементийн утгыг хэвлсэн байна. За дараагийн жишээн дээр бид нар эхний утгаа биччихэд сүүлийн утгыг бичихгүй орхиж байна. За ингэх юм бол массивын элементийн утгыг тэгээс дуустал нь хэвлэнэ гэсэн үг. Тэгээс дуустал нь буюу 7 дахь индекс хүртэлх утгыг бүгдийг нь хэвлэж боломжтой гэсэн үг. За дараа нь бид нэр дахиад өөр жишээгээ үзээд дараагийн өөр жишээн дээр бид нар массивын элементийг 2 талын эхлэх төгсөх утгаа бичихгүй хэвлэхэд бүх утгыг нь бас хэвлэх боломжтой. За ингээ бүх утгаа хэвлсэн байж гэн. За тэгвэл сөрөг индексэн дээр слайсинг яаж хийх боломжтой вэ гэдгийг тайлбарлая. Сөрөг индекс дээр слайсинг хийхдээ түрүүний бидний сөрөг индекс чинь яах нь массивын
араасаа хасах нэгээс эхлэх боломжтой. Тэгвэл энэхүү DF массивын хасах нэгдүгээр утга нь тэг болно хамгийн араасаа учраас. За ингээд тэг болохоор хамгийн уртлын элементийнх нь хасах 8, дараачих нь 44 нь хасах 7, 66 нь хасах 5, 77 нь хасах 4, 88 нь хасах 3, за тэгээд за энэ дээр багш нь хасах 6-гаа мартсан байна. Уучлаарай техник ялд орсон байна. За 55 нь хасах 6, 66 нь хасах 4, 77 нь хасах тийм үү 4. За 88 нь хасах 3. За 99 нь хасах 2. Тэг нь хасах 1 гэсэн. За ийм утгуудтай байна гэсэн үг. За энэ бол одоо негатив индекс буюу одоо сөрөг индексийн утга байгаа. За сөрөг индексийн утгаар одоо хэдүүлээ хандаж үзье. Хэвлэхийн тулд бид нэр хамгийн эхлэх утга төгсөл утга хоёроо сольж бичнэ. Нэг өсөндөө энэ хаалтан дотроо эхлээд стоп утга буюу төгслийн утга дараа нь старт утга бичнэ гэсэн үг. Тэр энэ хоёр утга тодорхойлох цэгээр тусгаарлуулж бичиж өгнө. За ингийн тулд бидний дуусах утга буюу хамгийн түрүүнд одоо хасах 8 гэсэн утгаа өгөөд одоо эхлэх утга буюу хасах 4-ийг өгье. За ингээ ажлуулад үзэхээр сөрөг индекстэй индексийн хувьд үзэхээр хасах 4 элементийн утга гарахгүйгээр хасах 4-өөс хавуулаад хасах 5, хасах 6, хасах 7, хасах 8 дугаар элементийн утгууд хэвлэгддэг гэсэн үг. Тэгэхээр нэг ялгаа нь E-ийг индекс дээр бид нэр массивыг хэвлэхэд тийм үү. Тэгээс 4-гээд хэвлэх юм бол 4 дахь массивын элемент ордгуугаар тэгээс 3 дугаар индекстэй массивын элементийг хэвлэж байсан бол сөрөг индекс дээр хасах 8-аас хасах 4-г хэвлэх юм бол хасах 4 дахь элементийн утга нь орохгүйгээр хасах 8-аас хасах 4 хүртэлх элементүүд хэвлэгддэг гэсэн үг. За мөн ялгаагүй юм байдгийн байна. За тэгвэл яг түрүүний ялгаагүй сөрөг индексэн дээр хийгддэг үйлдэлүүд хийгдэнэ. Одоо жишээлбэл би хасах 8 орхичих юм бол хасах 8-аас хасах 4 хүртэлх утгууд дэлснээр хэвлэгдэнэ. Тийм үү? За би дараа нь тэгвэл эхлэл төгсгөлийн эхэндээ хасах 6 гэж оруулчаад тийм үү? Дуусах утган дээр хасах 6 гэж оруулчаад эхлэх утган дээр орхичвол хасах 6-аас өмнөх элементүүдийн утгууд хэвлэгдэнэ. Тэг хүртэл тийм үү? Хасах 5-аас хасах 1 хүртэл индексийн утгууд хэвлэгдэж байна. За дараа нь аль альных нь хасах индексийг бичихгүй байвал бүгдээрээ хэвлэгдэнэ. За ингээ бүгдээрээ хэвлэгдсэн байна. Гэх үйлдэлүүд хийгдэнэ. За эндээс гадна нэг хэмжээст массив дээр хийгддэг бас нэг сонирхолтой үзэгдэл бол нөгөө порт автлт дээр байдаг шиг тийм үү? Алхам гэдэг ойлголт гарчдаг. Стип гэдэг. За тэгвэл эерэг индекстэй массив дээр хэдүүлээ алхмаа аваад үзье. За энэ хүү алхмыг хэдүүлээ үзэхтэй болохоор дараагийн энэ эерэг индекстэй жишээгээ болгож ирээ үзье. За энэ хүү эерэг индекстэй жишээ маань энэ дээр байж байна. За эерэг индексээ ингээд үүсгээд бид нэр ард нь эерэг индексийн алхмыг одоо оруулж ирэх чинь. За ингэх юм бол одоо юу болох вэ гэхээр бид нэр эхлээд тэгээс тийм үү 7 дугаар индекс хүртэл алхам нь 2 алхамтайгаар хэвлэе гэх юм бол дараах утгууд гарнаа. Тэг 2 4 6 дугаар индексийн утгууд болох 33 55 77 99 утгууд дэлгэснээр хэвлэгдсэн байна. Тэгвэл албан ёсоор нэг алхмаар явдаг энэ индексийн утгыг бол бичихгүй байсан ч болдог. Ягаар нэгээр явна гэвэл бүх индексийн утгууд гарна. За харин 2-оор хэвлэе гэвэл тийм үү? 2-оор явъя гэвэл 2 алгасч хэвлэнэ гэсэн үг. За ингээд тэгвэл 3 алхамтайгаар гэвэл тийм үү? Тэг 3 6 дугаар индексийн утгууд гарна. Одоо жишээлбэл 33 99 гарсан байна. 4-өөр гэвэл 2-ын индексийн утга гарна. Тэг тийм үү? 4-гээд 77 33-ын индексийн утга гарч байна. За гэх мэтчлэн ингэж одоо слайсинг буюу тасдах үйлдэл дээр эхлэх утга, төгсөх утга, алхмын утгуудаар бас хийх боломжтой байд юм байна. За NumPy дээрх өгөгдлийн төрлүүдийн хувьд NumPy санаа нь нэмэлт өгөгдлийн төрлүүдтэй бөгөөд өгөгдлийн төрлийг нэг тэмдэгтээр илэрхийлдэг.
За NumPy дээрх бүх өгөгдлийн төрлүүдийг жигсааж харуулбал дараах хүснэгтнээс харж болно. Жишээлбэл I гэж бичээд өгөх юм бол тийм үү? Integer буюу бүхэл тоо байна. B байх юм бол bool буюу бүүлийн утгууд байна. Бүүлийн утгууд дотор бидний мэддэг true, false буюу үнэн худлагсан утгууд орж ирнэ. True, false. За U гэд утга байх юм бол unsigned integer буюу тэмдэггүй бүхэл тоо. F байх юм бол float буюу бутархай тоо. C байх юм бол complex бутархай тоо. M байх юм бол time delta гэдэг утга. Харин том M байх юм бол date and time буюу одоо он сар өдрүүд. Том O байх юм бол объект утга. За S байх юм бол string буюу тэмдэгт мөр. U байх юм бол Unicode-ийн тэмдэгт. Харин V үсэг байх юм бол fixed chunk of memory for other type гэсэн утга байна. За ингээд хэдүүлээ. Энэхүү нэг хэмжээст массивынхаа утгуудыг дэлгэснээр хэвж үзүүлье. Одоо энэ хүү жишээнүүдээс харах юм бол бид нэр тухайн нэг хэмжээст массивынхаа утгуудыг хэвлэхдээ D-type гэдэг одоо хувьсгчийг ашиглана. NumPy massived объект нь массивын өгөгдлийн төрлийг хэвлэхдээ D-type нэртэй шинж чанараар нь шалгадаг. Ингэснээр массивын өгөгдлийн төрлийг бид нар шалгах боломжтой. Одоо түрүүний хэдүүлээ үүсгэсэн нэг хэмжээст массивынхаа утгуудыг одоо хэвлэж үзье. Одоо ямар өгөгдлийн төрлөөс бүтсэн байгааг нь. За тэгвэл print функцэн дотроо df гэсэн функцийн массивынхаа тийм үү өгөгдлийн төрлийг D-type гэсэн түлхүүрээр бичиж шалгаж болох юм байна. За ингээ run хийгээд ажиллуулангууд энэ маань бүхэл тоон төрлийн int 64 буюу integer 64 гэсэн өгөгдлийн төрөлтөө байх нь байна. За тэгвэл хэдүүлээ арай өөр тэмдэгт мөр массиваас үүсгэх боломжтой. Дундуур нь яах нь тэмдэгт мөрийн утгуудыг оруулж ирч боломжтой. Элементүүдэд нь. За ингээ энийг ажиллуулад үзэх юм бол U21 буюу одоо түрүүний бидний үзсэн хүсэлтийн дагуу Unicode тэмдэгт мөрүүд байна гэж үзэж болно. За тэгвэл одоо түрүүний жишээн дээр бутархай тоонуудыг оруулж ирье. Дан бутархай тоо байлгая. Ард нь цэг тавиад өгөх юм бол бид нэр таслын өмнө цэг тавьчихаар бутархай тоо болчдөг. За ингээ хэвлэх юм бол энэ маань яг нь float буюу бутархай тоон төрлийн өгөгдлийн төрөл байна гэж ингэ дэлгэснээр хэвлэгддэг байна. За тэгвэл энэ хүү жишээн дээр болохоор тодорхой өгөгдлийн төрлөөр массив үүсгэхэд алдаа гарах боломжтой. Жишээлбэл одоо бид нэр тодорхой өгөгдлийн төрлөөр массив үүсгэхдээ болохоор энэ бүхэл тоо биш учраас одоо мөрийг бүхэл тоонд төрүүлэх боломжгүй учраас алдаа гардаг. Тэгэхээр нэг усандаа энэ дээр 2, 3 гэсэн тийм үү тэмдэгт мөрийг бүхэл тоо руу хөрвүүлэх боломжтой. Харин энэ бүхэл тоо руу хөрвөхгүй учраас энэ дээр доорх бол алдаа гарч ирэх нь байна. Тэгэхээр энэ хүү алдаан дээр тухайн тэр маань өөрөө бүхэл тоо руу хүрэх боломжгүй учраас ийм алдаа гарсан байна гэдэг алдааны мэдээлэл гарна гэсэн үг. Нэг өсөндөө та бүхэн маань одоо дурын ийм массивыг бүхэл тоо руу хөрвүүлэх боломжтой гэсэн үг. За хэдүүлээ энэ хүү жишээг хөрвүүлж үзье. Одоо тийм үү түрүүний нэг хэмжээст массив оруулж ирээд за энэ массивууд маань тэмдэгт мөр төрлийн массив байлаа гэж үзэх юм бол string төрлийн массив байлаа гэж үзвэл эдгээр тоонууд маань бүхэл тоо руу хүрэх бүрэн боломжтой. Яагаад гэхээр бид нэр одоо энэ array функцныхаа массивынхаа дөрвөлжийн алтны ард тасал тавиад D-type функцэн дээр тийм үү тэнцвүүлээд i-г утгыг оноогоод өгчих юм бол энэхүү массив маань тийм үү бүхэл тоо хэлбэрээр гарна. Яагаад тэгэхээр эдгүсийг бүхэл тоо руу хөрвүүлсэн учраас бүхэл тоо хэвээрээ гарч байна гэсэн үг. За тэгвэл одоо энд ямар нэгэн одоо тэмдэгт үсэг ороод ирэх юм бол тэрийг хөрвүүлэх боломжгүй алдаа заана. Яагаад тэгэхээр C маань хизээч бүхэл тоо болж хувирах боломжгүй. За ийм бол жишээ байх нь байна. За тэгвэл энэ C гэлтгүүгээр хэдүүлээ. Энэ дотор эдгээр бутархай тоо байсан бол яах байсан бэ гэж. Тийм үү? Бутархай тоо байсан бол ард нь цэгүү тавиадахаар бутархай тоо болчихж байгаа. Бутархай тоо байсан бол бүхэл тоо руу хөрвүүлэх боломжтой.
Одоо байгаа массивын өгөгдлийн төрлийг хөрвүүлэх. Одоо байгаа массивын өгөгдлийн төрлийг өөрчлөх хамгийн сайн арга бол массивын S-type аргаар хуулбарлах явдал юм аа. Энэхүү S-type функц нь массивын хуулбарыг үүсгэдэг бөгөөд өгөгдлийн төрлийг параметр болгон зааж өгөх боломжийг олгодог. Жишээлбэл өгөгдлийн төрлийг I-ыг параметр утга болгон ашиглан float-оос буюу бутгай тооноос full тоо болгон өөрчлөх жишээг хэдүүлээ үзье. За ингэж хөрвүүлэхийн тулд бид нар эхлээд бутгай тоо массивыг үүсгээд тухайн тэр бутгайтай массиваа S-type функцаар full тоо болгон хөрвүүлэх юм аа. За ингэж хөрвүүлэхийн тулд бид нар Jupyter Notebook руугаа буцаад оръё. За Jupyter Notebook дээр ороод бид нар эхлээд нэг хэмжээст массивыг үүсгэнэ. За ингэхдээ import хөрвийг ашиглаад NumPy сангаа дуудана. За NumPy сангаа np гэсэн дурын өвсгчэд удамшуулж хамаг утгыг өгье. За np NumPy сангийн бүх утгыг одоо өөр дээр удамшуулж авсан. Одоо тэгвэл бид нар дурын app гэсэн массиваа үүсгэхийн тулд np цэг array гэдэг функц авчиад array функцийн бөөнкийн албан дотор нэг хэмжээт массивын утгуудыг өгнө. За энэ дээр 2 3 4 тийм үү 5 6 7 гэдэг хэмжээст массивыг үүсгэе. За энэхүү массив маань бутгай тоох байх ёстой гэсэн. За тэгэхээр яах нь ардаа таслын өмнө яах нь цэг авчна. Тэгэхээр бутгай тоо болчих гэсэн үг. Одоо нэгсэндээ 5 бүхэл гэвэл 5-ын ард цэг тавьчихна. За 6 бүхэл 15, 7 бүхэл 19 гэдэг ингээ утгуудаа авах боломжтой. За энийг өөр нэг үүсгэсэн шинээр үүсгэх массивда утга болгон хөрвүүлж одоо бүхэл тоон массив болгож хөрвүүлж чадлахын тулд өөр массивынхаа нэрийг авъя. За тэрийг бид нэр одоо түрүүний жишээ шиг new arr гэж авъя. За ингээд үүндээ тийм үү app массивыг S-type функц чиглаад за дотор нь full тоон массив болгож хөрвүүлнэ гэдэг I үсгэн бичиж өгөөд эхлээд бутгай тоон массиваа хэвж үзье. За бутгай тоо массивыг хэвлэхийн тулд бид нэр app гэсэн массиваа хэвлэнэ. За дараа нь хөрвүүлсэн full тоо массив буюу new arr массиваа утгыг хэвлэхийн тулд parent функцэн дотроо new arr гэж бичиж өгнө. За ингээд ажиллаж үзэнгүүт эхний бидний массив болох app массив маань бутгай хэлбэрээр үүссэн байгаа. За энийг S-type функц ашиглаад full тоон болгож хөрвүүлэхийн тулд бид нэр app гээд үүсгэсэн массивынхаа бутгай тоо массивынхаа араас цэг тавиад S-type функцаар бүхэл тоон болгож хөрвүүлэхийн тулд I гэж утгыг биччихсэн. За ингээ integer буюу бүхэл тоо хэлбэрээр хөрвүүлэгдээд тухайн массивын утга маань new arr гэсэн массивд одоо хавсагчд массив болж ороод за тэр маань дэлгэсэнд хэвлэгдэхдээ дараах байдлаар бүхэл тоон болж гарсан байна. Copy функц их массивыг хуулбарлаж шинэ массив үүсгэнэ. Хуулбарлаж үүсгэсэн массивыг өөрчлөхөд их массивд өөрчлөлт орохгүй. За энэхүү жишээн дээр болохоор ерөнхийдөө өмнө үүсгэсэн байсан нэг хэмжээст массивыг arr массивыг copy функцаар хуулбарлаад тийм үү arr массива copy функцаар хуулбарлаад x гэсэн хөвсгчд оноож өгсөн байна. За ингээ x нь нэг хэмжээст массив болсон. Тэгээ өмнөх хуулбарлсан arr массивын тэг индексээр 42 гэсэн утгыг оноож өгөөд тэгээ эхний arr массиваа хэвлсэн, дараа нь хуулбарлсан массиваа хэвлсэн. За ингээ эхний хуулбарлахаас өмнөх массив утга тэгдүгээр индексээр яах нь нэг байсныг arr тэг индексийн утгыг 42 болгож өөрчилсөн учраас энэ 42 болсон байна. Харин x массивд эхний энэхүү массиваа arr массиваа хуулбарлаж оноосон болохоор энэ маань үндсэн утгаараа гарсан байна. За ингээ хуулбарлаж үүсгэсэн массивыг өөрчлөхөд тийм үү их массивд нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг хүйшгээр харуулсан байна. За одоо энийг хэдүүлээ Jupyter Notebook дээр бичээд үзье. За тэгэхээр бид нар бич үзэхийн тулд одоо хамгийн гол нь import хөрөөгөр NumPy сангаа дуудаад за NumPy-ийн утгыг S функц буюу alias ашиглаад ll гэдэг
хувьсагчид NumPy-ийн бүхтгийг удамшуулж өгөөд за тийм үү. За их нэг хэмжээт массив учраас би 1D гэдэг нэр өгчээ. 1D гэсэн массивда бид нар нэг хэмжээт массив үүсгье. За энийгээ үүсгэхэд бол бид нар LL-зэг array массивын NumPy-ийн утгыг агуулсан хувьсагчтай удамшуулж авсан хувьсагчийн араас тийм үү. Цэг тавиад array функцэн дотроо нэг хэмжээт массив үүсгэх гэж байна. За нэг хэмжээт үүсгэх массивын утгуудыг дурын байдлаар өгөх боломжтой. За ингээд нэг хэмжээт массив үүсгэлээ. За энэ хүү үүсгэсэн массива хоёр дахь хэмжээст хуулбарсан одоо массивд хуулбарж оруулахын тулд бид нар хоёр дахь төр хуулбарлах массивын нэрийг CP гэсэн нэр өгье. За CP гэсэн массивда бид нар 1D гэдэг массивын утгыг copy функцаар хуулбарлаад хуулбарсан утгаа оноох гэж байна. За ингэж онооч нь за тэгээ хэдүүлээд эхлээд дэлгэснээр хэвлэж үзье. Print функцаар эхлээд яах нь 1D массива хэвлээд дараа нь дахиад print функцаар CP массивын утгыг хэвлэж харуулъя. За ингээ хэвлэн харуулгангууд дэлгэсэн дээр 1D массивын утгыг нэг хэмжээт массивын утгыг хэвлэсэн харагдаж байна. За хоёрт нь CP массивд 1D массивын утгуудыг хуулбарж оруулсан үр дүн маань бас давхар харагдаж байна. Одоо тэгвэл их массивыг өөрчлөхөд хуулбар массивын утга бас өөрсдөхгүй гэдгийг харуулахын тулд бид нэр энэ print 1D-ийн араас тийм үү 1D гэдэг массивын 5 дугаар индекс утга буюу 1/9-д 5 гэхээр тэг 1 2 3 4 5 буюу 123 гэсэн энэ утгыг одоо 6 дахь элемент буюу 5 дахь индексийн утгыг 123 гэсэн утгыг хэдүүлээ 990 гэдэг утгаар солиод за одоо хэвлээд үзүүлье. За ингээ хэвлээд үзүүлэхээр тийм үү их утгын их массивын утга болохоор массивын утга болохоор одоо ингээд өөрчлөгдөж гарнаа. За ингээ харангууд их массивын утга маань 5 дахь элемент нь 990 болж өөрчлөгдсөн. За гэсэн чи ягаад хуулбарласан массивын утга хэвээрээ байгаа юм бэ гэхээр бид нэр тийм үү их массивын өгөгдлийг өөрчлөхөөс өмнө хуулбарлаад CP массивд утгыг оноож өчөөд дараа нь 1D гэсэн массивын 5 дахь индексийн утгыг буюу 123 утгыг 990 болгож өөрчилсөн. Ийм учраас хуулбарласан массивд ямар ч өөрчлөлт орж харагдахгүй. За дараагийн слайд болох view функц. Шинээр үүсгэсэн функцийг өөрчлөлт нь их массивд нөлөөлдөг. Их массивд оруулсан өөрчлөлт нь шинээр үүсгэсэн массивд нөлөөлнө. За үүнийг бол одоо view функцаар шийдэн. За хэдүүлээ view функцийг түрүүний copy функцтай харьцуулаад үзье. За энэ дээр түрүүний бидний үзсэн copy функц байж гэн. Тэгвэл бид нэр copy функцийн оронд view функцаар тухайн CP гэсэн массивда оноогоод өгье. За ингээд CP гэсэн массивда бид нэр 1D гэсэн нэг хэмжээт массивын утгыг view функцаар шууд хуулбарлаа оруулсан. Тэгээд одоо хуулбарлаад оруулахаас өмнөх хэдүүлээ жишээг ажиллуулж үзье. За ажиллуулахад 1D массивын утга хэнд хэвлэгдсэн байна. Дараа нь CP массивын утга хэвлэгдсэн байна. За тэгвэл энэ жагталч коммент болгосон үйлдэлийг болиулаад 1D массивын 5 дахь индексийг 990 болгоо өөрчлөх юм бол CP массивын утга дагаж өөрчлөгдөх болно. За ингээд ажиллуулад үзье. За ингээд яах нь их массивын утгыг өөрчлөнгүүт хуулбарлсан утга авсан CP массивын утга давхар өөрчлөгдөж байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээрс юу ажиж болох вэ гэхээр хэрвээ Монгол улсын иргэний бүртгэлийн мэдээллүүдийг бид нэр өөрчлөх боломжгүйгээр хуулъя гэвэл copy гэсэн функцаар өөрчилж хуулах боломжтой. Харин тийм үү өмнөх хуулсан тэр их өгөгдлийг одоо хуулбарсан өгөгдөл их өгөгдөл хоёрыг хоёулаа байж хахад их өгөгдлийн өөрчлөхөд хуулбарсан өгөгдөл дагаж өөрчлөгддөг бай гэвэл бид нар view функцийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр view функцийг ашиглан одоо яг цаг хугацааны нэг өсөндөө яг одоо just in time одоо
Одоо яг тухайн цагт боловсруулалт хийж байгаа. Нэг өсөндөө өөрөөр бас real time буюу бодит цагт тооцоолоор хийж байгаа параметрын төрөл дээр энэ view функцийг ашиглах боломжтой байна гэсэн үг. За ингээд ийм ялгаатай байдаг юм байна. Copy функц нь болохоор if функцэд утга өөрчилсөн ч тухайн функцийг тухайн функцаар copy функцаар хуулбарласан ч хуулбарлагдсан массив утга өөрчлөгдөхгүй юм байна. Харин view функцаар хуулбарласан массивын утга нь if массивын утгыг өөрчлөхөд хуулбарлагдсан массивын утга дагаж өөрчлөгдөх юм байна. За энийг хэдүүлээ бүр тодорхой байдлаар харуулъя. Одоо энэ доотлих нь view функцаар өөрчилсөн функц. За өмнөх нь яг нь 1D нь болохоор if функц. За ингээд if функцийг одоо source гэж хэлж байгаа. За source array-г их массив тийм үү. За ингээд бодоход их массивын утга нь энэ байна. Их массивын утга 900-ээс болоод 5 дахь индекс нь солигдсон ч view функцаар хуулбарлагдсан массивын утга маань давхар солигдсон байна. Shape функц массивын хэмжээ бүрийн элементийн тоог буцаана. За энэ хүү shape функцийг ашиглаад нэг хэмжээст болон хоёр хэмжээст массивын элементийн тоог shape функцээр хэрхэн буцаах жишээг үзье. За эхлээд бид нар нэг хэмжээст массива үүсгэнэ. Import рүүгээ ашиглаад numpy сангаас тийм үү kl гэсэн ховсгчийн утгад одоо numpy сангийн хамаг утгыг удамшуулж өгье. За add гэсэн массивд бид нар энэхүү add гэсэн ховсгчийг массив болгон хөрвүүлж байгаа. За kl гээд numpy сангаа удамшуулж авсан ховсгчаа бичиж өгөөд array функцэн дотор нэг хэмжээс массивын утгуудыг өгнө. За ингээд өгсөн утгуудынхаа элементийн тоог хэвлэхийн тулд parent функцэн дотор add гээд массивынхаа нэг хэмжээс массивынхаа нэрийг хүчээд shape гэсэн функцаар хэвлэж өгнө. За ингээд run дарангууд дэлгэсэн дээр 5 гэсэн утга хэвлэгдэж байна. За 5 гэдэг маань нэг хэмжээс массивын 5 элементтэй болохыг зааж өгч байна гэсэн үг. За тэгвэл дараа нь 2 хэмжээс массив гэдүүлээ үүсгэе. 2 хэмжээс массивын утга нь add нэг гэсэн хөвсгчэд 2 хэмжээс массив үүсгэе. Email array за тэгээд дотор нь дөрвөлжийн алтан дотор бүлэглээд 2 хэмжээс массив үүсгэнэ. За 2 хэмжээс массивын элементүүд нь ижлэхэн байх шаардлагатай. За ингээд 2 хэмжээс массивынхаа утгыг print функцэн дотроо тийм үү add нэг гээд 2 хэмжээс массивынхаа нэрийг хүчээд shape функцийн нэрийг хүчээд өгнө. За ингээд run-ыг ажиллавал өмнө нь гарч байгаа утга нь тийм үү 2 мөр байгаа. 2 мөр массив нь 5 элементтэй гэдгийг зааж байна гэсэн үг. За нэг өсөндөө shape функцаар тухайн массивын элементүүдийн тоог хэвлэж байна гэсэн үг. За дараагийн слайд руу гайдуулж шилжээ. Reshape функц. Массивын shape өөрчлөх гэсэн үг юм. За нэг өсөндөө массивын түрүүний бидний заасан хэлбэрийг одоо өөрчилнө. Энэхүү массивын shape нь хэмжээ бүрийн элементийн тоог хэлдэг. За тэгвэл reshape функц нь хэмжээс нэмэх, хасах эсвэл хэмжээ бүрийн элементийн тоог өөрчлөх боломжийг танд олгоно. За ингээ энэхүү жишээгээр бид нэр дурын нэг хэмжээс массивыг үүсгээд тэрнийхээ хэлбэрийг өөрчлөх боломжтой юм байна. За тэгвэл хэдүүлээ нэг ажиллуулад үзье. Одоо нэг хэмжээс массива үүсгэе. За түрүүний энэ жишээгээ өргөжүүлээд аваа явчээ. Нэг хэмжээс массивынхаа утгыг бид нэр дурын хэлбэрээр үүсгээд за энэ маань өөрөө 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 элементтэй юм байна. 15, 16 элементтэй болгоч. За ингээд 16 элементтэй нэг хэмжээт массив үүсгэлээ. За бид нэр энэхүү нэг хэмжээст 16 элементтэй add гэсэн массивын утгыг шинээр массив үүсгээд тийм үү. За шинээр үүсгэх массивгаа new add гэж нэрлэжээ. За энэхүү new add гэсэн функцтай шинээр add гэсэн нэг хэмжээс массивын утгыг reshape функцаар
дахин загварыг өөрчлөж байна. За ингийн тулд бид нар яах нь вэ? Дөрвөн тийм үү? Мөрөөр нэгэсэндээ дөрвөн тусдаа массив үүсэх боломжтой. Түүнийхээ элементийг дөрвөн элементтэйгээр үүсгэе гэд утгыг зааж өгөөд print функцаар бид нэр хэвлэнэ. New add гэсэн массива хэвлэн. За ингээд run дарах юм бол дөрвөн мөрөөр тийм үү? Дөрвөн элементтэй хоёр хэмжээст массивыг үүсгэсэн байна гэсэн үг. За ингээд нэг өсөндөө таны дурын элементүүдийн утгыг бол өөрчлөх боломжтой юм байна. За дараагийн слайд руу хэдүүлээ шилжээ. Iterating функц ашиглаад тухайн одоо нэг хэмжээст массив болон хоёр хэмжээст массивын элементүүдийг нэг нэгээр нь хэвлэх боломжтой. Тэгэхээр энэ дээр бол нэг ялгаа гарч ирдэг. Одоо нэг хэмжээст массивын элементүүдийг бол яг нь нэг нэгээр нь хэвлэж болдог бол хоёр хэмжээст массивуудын хувьд мөрөөр нь хэвлэдэг. За хэдүүлээ нэг хэмжээст массивын утгуудыг хэвлэж үзүүлье. За ингийн тулд бид нэг хэмжээст массивынхаа түрүүний жишээг аваад нэг хэмжээст массивгаа хэвлэж үзүүлье. За энэ KL гэсэн NumPy-г удамшуулж авсан утгаар array функцийн дагуу add гэсэн хувьсгчийг нэг хэмжээст массив болгосон байна. Одоо for функцаараа for-ын дурын хувьсгчийг ашиглаад for үгийн араас дурын хувьсгч бичиж өгнө. Энэ бол for давталтын өөрийнх нь үндсэн хувьсгч. За ингээ u гэсэн хувьсгчийг бичээ. U энэ гээд массивын хэмжээг бичээд өгнө. Add гээд. Тэгэхээр массивын хэмжээн дээр шууд add гэсэн массивынхаа нэг хэмжээт массивын нэрийг бичиж өгөөд тодорхойлцоогээ тавиад print функцэн дотор тийм үү? For давталтын үндсэн хувьсгч болох u-гээ бичиж өгнө. За ингээд run дарах юм бол тийм үү? Энэхүү for давталтыг ашиглаад нэг хэмжээт массивын элементүүдийг мөрөөр нь доошоо унгааж хэвлэж байна гэсэн үг. За ингэж хэвлэхийг оронд бид нэр одоо мөрөөр нь нэг тэмдэгтээр хэвлэхгүйгээр нэг мөр дээр бас цуглаад хэвлэх боломжтой. Тэгэхээр тул бид нэр u гэснийхээ араас тасалд аваад end гэж бичээд тэнцүү хоёр хоосон зай авчи. За ингээд run гэж ажиллах юм бол элемент бүрээр нь мөрөөр нь доош унгахгүйгээр элемент бүрийн араас хоёр тэмдэгтийн зай аваад хэвлэх боломжтой гэсэн үг. За тэгвэл хоёр хэмжээст массивын хувьд яаж ажилт юм бэ гэдгийг хэдүүлээ. Төрөний энэ хоёр хэмжээст массивын жишээн дээр үзье. Хоёр хэмжээст массивын хувьд for давталтаар for түрүүгээ бичээд for-ын дурын хувьсгчийг бид нар x гэж үзье. X n гээд хоёр хэмжээст массивын нэрийг add1 гэж бичээд тийм үү add1 гэж бичээд print функцаар for давталтын үндсэн хувьсгч болох x-ээ бичээд өгнө. За ингээд run дарах юм бол for давталтаар хоёр хэмжээст массивын мөрөөр нь хэвлсэн жишээ байна гэсэн үг. Массивыг нэтгэх буюу concatenate функц 2 ба түүнээс дээш массивын агуулгыг нэг массивт байрлуулахыг хэлдэг. Нэг өсөндөө нэг хэмжээст массивуудын хооронд нь тэнглэгээр нэгдэх үйлдэлийг concatenate функц гэж хэлнэ. Тэгвэл concatenate функцад нэгдэхийг хүссэн массивын дарааллыг тэнглэгийн хамт дамжуулж өгдөг. Хэрэв тэнглэгийг шууд дамжуулаагүй бол тэг гэж авнаа. За жишээлбэл нэг хэмжээст хоёр массивыг нэгтгэж хэдүүлээ үзье. За ингийн тулд бид нэр шинээр ажлынхаа хуудсыг Jupyter-ээс бүгдээр нээгээд нэг хэмжээст хоёр массива үүсгэе. Import NumPy s df гэдэг хувьсгчид NumPy-ийн бүх утгыг удамшуулж өгөөд тийм үү? Win гэсэн нэг хэмжээст массивын утгыг оноож өгөөд нэрийг бичиж өгөөд араас нь df array функцаар нэг хэмжээст массив үүсгье. За нэг хэмжээст массивын утгыг бид нэр дурын утгаар үүсгэх боломжтой. За ингээ 10 гээд 1-ээс 10 хүртэлх 10 элементтэй нэг хэмжээст win гэсэн массив үүсгэлээ. За дараа нь run гээ үүсгэж болно. Run гэсэн утгаар дурын бас нэг хэмжээст массивыг үүсгэе. За энэ дээр df array функцаар дотор нь 4G алтан дотор массивуудын утгыг биччихвэ. За энэ массив маань одоо тодорхой тоон элементтэй тийм үү? Бүхэл тоон элементтэй. За тэгээд тэмдэгт мөрөн утгуудтай ийм
массив байна. Одоо нэг гэсэндээ нийлмэл буюу комплекс төрлийн нэг хэмжээс массив байна гэсэн үг. За энэ хоёр массивын хоотгийг нэгтгэхийн тулд бид нэр шинээр үүсгэх одоо нэг хэмжээс хоёр массивын хооронд нэгтгэсэн нэг хэмжээс массивыг нэгтгэх шинэ ховсож байгаа нэрийг биччихье. За энэ хуугаа нэрийг бид нэр Ed гэж нэрлээд дотор нь тийм үү df гэсэн түлхүүрүүгээрээ concatenate гэсэн функцийн нэрийг бичээд функцийн дотроо win run гэсэн хоёр түлхүүрүүгээ бичиж өгнө. За ингэж өгснөөхөө дараагаар concatenate функцийн дотор бид нар давхар бас хаалт хийж өгөх хэрэгтэй. win run гэсэн нэг хэмжээст хоёр массивын ховсгчийн гадуур. За ингээд давхар хаалт өгсний дараа бид нэр parent функцийн дотроо add гэсэн нэг хэмжээст массивыг хооронд нь нэгтгэсэн утгаа хэвлэж өгнө. За ингээд run дарахад нэг хэмжээст хоёр тусдаа байсан win гэсэн run гэсэн хоёр массивыг хооронд нь нэгтгэсэн үр дүн энэ дээр харагдаж байна. За тэгвэл хэдүүлээ шинээр одоо массивын элементийг шинээр үүсгэхгүйгээр бас тухайн хоёр хэмжээст тийм үү хоёр тусдаа байгаа нэг хэмжээс массивын утгыг шууд зүгээр нэгтгэж нэг хэвлэж үзүүлье. Нэгтгэж хэвлүүлэхийн тулд бид нэр dp гээд concatenate функцаа бичээд win run гэ хоёр нэг хэмжээс массивын утгыг бичээд өгнө. За run дарахад энэ дэлгэцэн дээр зөвхөн нэг хэмжээст хоёр массивыг буюу win run хоёрыг хооронд нь нэгтгэсэн үр дүн гарнаа. За эхний жишээ нь болохоор add гэсэн массивд win run гэсэн нэг хэмжээст тусдаа байсан хоёр массивыг хооронд нэгтгэхэд утгыг оноож өгсөн бол хоёр дахь жишээн дээр зөвхөн дэлгэцэн дээр хэвлсэн жишээ байна. Тэгэхээр дэлгэцэн дээр хэвлсэн энэхүү хоёр дахь жишээ маань санах хойно дээр ямар ч утга хэвлэгт үлдэхгүй. Одоо нэгсэндээ хэвлэгдэхгүй гэсэн үг. Харин эхний жишээн дээр байгаа энэ add гэсэн хөвчөд оноож өгснөөр санах хойно дээр хоёр тусдаа байсан нэг хэмжээс массивыг нэгтгэсэн үр дүн маань хадгалагдана гэсэн үг. За дараагийн слайд буюу одоо слайд руугаа шилжиж. За энэ хүү слайдн дээр бид нэр хоёр хэмжээст хоёр массивыг тэнхлэгээр нь нэгтгэж үзье. За тэнхлэгээр нь нэгтгэхийн тулд гол ялгаа нь бид нэр энэ дээр axis гэсэн түлхүүрүүгийг ашиглана. За энэ хүү axis гэсэн түлхүүрүүгийн тусламжтайгаар хоёр хэмжээст массивыг хооронд нэгтгэх боломжтой. За хэдүүлээ ингээд хоёр хэмжээст массивыг үүсгэе. Import түлхүүрүүгийн тусламжтайгаар numpy сангаас тийм үү s функц ашиглаад ff гэсэн хувьсгчд numpy хамаг утгыг уламжуулж өгөөд add1 add2 гэдэг хоёр хэмжээс массивыг тусад нь үүсгэе. ff цэг array функцаар дөрвөлжийн хаалтаар дотор нь хоёр хэмжээс массивыг бүлгэлж бичнэ. Таслаар хооронд нь тусгаарлаад за ингэж үйлдэлүүдээ хийгээд одоо дурын утгуудыг өгье. За хоёрт нь 8 9 за гуравт нь ингэж утгуудыг өгье. За ингээд энэ хоёр массивынхаа утгыг бид нэр одоо хооронд нь тэнглэхээр нэгтгэхийн тулд тийм үү add 3 гэдэг add 3 гэдэг хувьсгчд ff concatenate функцэн дотроо тийм үү хоёр массивынхаа нэрийг бичиж өгнө. За add 1 add 2. За ингээд энэ хоёр массивынхаа утгыг оноож өгсөний дараагаар бид нэр одоо axis буюу тэнглэгээ зааж өгнө. Тэнглэгээ заахтаа давхар хаалтных нь гадна нь тасал тавиад axis тийм үү тэнцүү 1 гэж нэг сутгын зааж өгөөд print функцаар бид нэр add 3 хийлнэ. За ингээд run-ыг ажиллуулахаар энэхүү нэг хэмжээст хоёр мөртөө хоёр хэмжээс тийм үү массивыг хооронд нь нэгтгэхэд нэг өсөндөө add 1 add 2 гэсэн хоёр хэмжээст хоёр массив хооронд нь тэнглэгийн дагуу буюу мөрөөр нь хооронд нь нэгтгэхэд хоёр хэмжээст шинэ add 3 гэсэн массивыг үүсгэсэн. За мөрөөр нь нэгтгэхдээ энэ 3 3 3 гэсэн элементтэй энэ мөрийг 8 9 гэсэн мөртөө нийлүүлээд 4 4 гэсэн элементүүдийг 5 5 5 гэсэн элементтэй мөртөө нийлүүлээд ингээд хоёр мөртөө хоёр хэмжээс массивыг
дэлгсэн дээр хэвлсэн байна. За ингэж хэвлэхийн тулд access буюу тэнхлэгийнхэн дугаарыг нэгээр зааж өгсөн байна. Massive-ыг хуваах буюу array split функц. Нэгдэхийн уруу үйлдэл буюу хуваах үйлдэлийг одоо хэдүүлээ үзье. Massive-ыг хуваахдаа бид нэр array split функцийн тусламжтайгаар хуваахыг хүссэн massive-га болон хуваах тоогоо оруулж өгнө. За хэдүүлээ жишээн дээр шууд ажиллаад үзье. Одоо эхлээд бид нэр нэг хэмжээст massive-ийн massive-а үүсгэе. За шинээр Jupyter бүгдээр ажлын талбараа үүсгээд нэг хэмжээст massive-а үүсгээд за нэг хэмжээст massive-ийн утган дээр бид нэр win гэсэн утганд нэг хэмжээст massive-а үүсгэе. np array за бөөрөнгийн алтан дотор нэг хэмжээс massive утгыг оноож өгье. За ингээ оноож өглөө. За энэ маань нэг хэмжээст 9 элементтэй massive байх нь байна. За энийг одоо бид нэр шинээр өөр run гэсэн хувьсгчд np функцийн тусламжтайгаар array дагуулзураас split функцийн тусламжтайгаар салгаж өгье. За ингэж салгаж өгөх тулд бид нэр эхлээд тухайн massive-ийн утгыг бичих ёстой. Эхлээд за энэ салгах massive маань win гэсэн нэг хэмжээс 9 элементтэй massive байгаа. Massive-ийн нэрийг тавилаа. Одоо тийм үү. Хэдийн элементээр салгахаа зааж өгнө. Одоо 3 гэд бичих юм бол 3 элементээр нь салгана. За хуваана гэсэн үг. За ингээд дэлгэсэн дээр print функцаар яах нь вэ? Run гэсэн утгаа хэвлэнэ. За ингээд ажиллаад үзэнгүү дэлгэсэн дээр нэг хэмжээст win гэсэн massive-ийг 3 хуваагаад run гэсэн massive-д оноож өгсөн байгаа үр дүн харагдаж байна. За дараагийн слайд руу шилжээ. Дараагийн слайдн дээр massive-ээс элемент байх уу? Where функц. За massive-ээс элемент хайхтай үед where функцийг ашиглана. За энэ хөө функц нь massive-аас тодорхой утгыг хайж таарч буй индексүүдийг буцаадаг. Massive-г хайхын тулд бид where функцийг ашигланаа. За where функцийн ашиглах хэлбэрийн хувьд хэдүүл яаж ажиллахыг одоо жишээнээр тэгэр үзье. Одоо түрүүний нүүсгсэн massive-ийн утгыг ашиглаад бид нэр яах нь вэ? Ашиглая. За одоо бид нэг хэмжээс түрүүн үүсгэсэн np гэсэн massive-да дараах утгуудыг хэвлэнэ. За ингээд бид нар ашиглахын тулд эхлээд дурын хувьсгчийг авна. Одоо x ч юм уу y ч юм уу. За y-ийг авъя. Y тэнцөө. Тийм үү? win гээд np функцаар where гэсэн төлхөрөөгөө авчиад за дотор нь функцэн дотроо хайх утга оруулж өгнө. За хайх утга нь болохоор бидний одоо хайх гэж байгаа утга болохоор massive утгыг бичиж өгнө. Одоо хайх утгынхаа өмнө тийм үү massive-га win гэсэн massive-аас бид нэр ямар элементийг хайх гэж байгаа. Давхар тэнцвүүгийн тэмдэгээ тавиад за 9 гэсэн элементийг хай. За тэгээд дэлгэсэн дээр буцаагаад print функцаар y-гээ хэвлэнэ. За ингээд хэвлэнгүүт дэлгэсэн дээр 5 7 гэсэн array-гээд 5 7 гэсэн massive индексийн утгуудыг буцаана. За 5 7 нь ямар учиртай юм бэ гэхээр 5 дугаар индекстэй элементийн утга 9, 7 дугаар индекстэй элементийн утга 9 гэсэн утга байна. Тийм учраас 5 7 array 5 7 гэж хэвлэж байна. За хэдүүлээ тэгвэл 8 гэх юм бол дараах үр дүн гарна 4 8 гэсэн утгыг хэвлэнэ. За хэрвээ 4 гэх юм бол ганцхан тэдгээр индексийн утгыг хэвлэнэ. За ингээд бид нэр 6 гэх юм бол 2 дугаар индексийн утгыг хэвлэнэ. За гэх мэтчлэн тухайн нэг хэмжээс massive-аас элементүүдийг хайхын тулд бид where функцийг ашиглаад where функцэн дотроо тухайн нэг хэмжээс massive-ийн нэрийг бичээд давхар тэнцвүүгийн тэмдэг тавиад тухайн хайх утгаа бичээд өгчнө. За ингээ хайх утгын утгаа олсон бол үр дүнд нь тухайн дэлгэсэн дээр тухайн байгаа утгын элементийн индексийг зааж өгнө гэсэн үг.
За массиваас хэдүүлээ дараагийн элемент хайж байгаа жишээг үзье. Дараагийн элемент хайхдаа бид нэр одоо массивын утгуудыг бас одоо тухайн массивын элементүүдийг хоёрт хувагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү буюу тэгш тооны үлдэгдэл гарч байгаа. Тэгш тооны үлдэгдэлтэй буюу үлдэгдэл нь тэгтээ тэнцүү юм тэгш тоонуудыг нэг хэмжээс массиваас хайж олё. За ингийн тулд бид нэр түрүүний жишээгээ давхар ашиглаад шууд энэ дээрээ v гэсэн нэг хэмжээс массивыг тийм үү хуваар хоёрт хуваагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү гэж сууж байгаа. За инхээр нэг усандаа v гэсэн нэг хэмжээс массивыг элементүүдийг хоёрт хуваагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү байх юм бол тэгш тоо гэсэн үг. За ажиглуулад үзье. Ингэнгүүт энэний тухайн нэг хэмжээс массивын индекс элементүүдийг хэвлэнэ гэсэн үг. За индекс элементүүд нь хэд байх вэ гэхээр одоо тэгдүгээр индекс дээр тэгш элемент байна. Тэр нь 4 байна. За дараа нь 2 дугаар индекс дээр буюу 6 гэсэн утга байна. За энэ маань тэгш элемент байна. За дараа нь 4 дээр тэгш байна гэж байна. За 8 гэсэн утга байна. Дараа нь 6 дээр байна гэж байна. Тэр нь тэг гэсэн утга байна. Тийм үү? За дараа нь 8 дээр байна гэсэн байна. Тэр нь 8 гэсэн утга байна. Ингээд нэг усандаа тэгш элементүүдийг нь олж байна. Одоо тэгвэл хоёрт хувагаад үлдэгдэл нь нэгтэй тэнцүү буюу сондгоо тоонууд хэдүүлээ олж үзье. За энэ жишээгээ хуулаад доор нь тавья. За нэг хувагаад сондгоо тоонуудаа олъё. Run-ыг ажиллуулангууд сондгоо тоонуудын индексээр буцааж байна. 1-р индекстэй элемент 5, 3-р индекстэй элемент 7, 5-р индекстэй элемент 9, за 7-р индекстэй элемент 9 гэсэн утгатай ингээд сондгоонууд нь юм байна гэж байна. За хэдүүлээ дараагийн слайд руу шилжье. За элементүүдийг ирэмлэх буюу sort функц. Ирэмлэх гэдэг нь элементүүдийн тоон болон цагаан толгойн үсгээр өсөх ба буурах зэрэг дараалалд оруулахыг хэлдэг. Ирэмлэх үйлдэлийг бид нэр sort функцоор ашигладаг. За тэгвэл хэдүүлээ нэг хэмжээст массив дотор болон хоёр хэмжээст массив дотор хэрхэн ирэмлэх үйлдэлийг хийхийг үзье. За инхийн тулд бид нэр Jupyter Notebook дээр шинээр HTML файлаа үүсгээд за үүсгэсэн Jupyter Notebook дотор HTML талбар дээр нэг хэмжээст массив үүсгье. За key гэсэн өвсчид бид нэр pp гэсэн удамшуулсан NumPy сангийн удамшуулсан өвсчийг ашиглаад array функцаар нэг хэмжээст массивыг үүсгэе. За үүсгэсэн нэг хэмжээст массивын утгыг бид нэр ирэмблэхийн тулд тийм үү? Print функцэн дотор key гэдэг нэг хэмжээст массивын нэрийг бичээд sort функцаа нэрийг бичээд sort функцийнхаа араас бөөрөнгийн алтаа нээгээд дотор нь яах нь утгаа оноож өгнө. За ингээ ажиллуулахаар бид нар яах нь none гэсэн утга гарнаа. За яагаад none гэсэн утга гарсан юм бэ гэхээр тухайн sort функцэн дотроо бид нар массивынхаа нэрийг бичих байсан. За нэгдүгээр. За дараа нь хоёрдугаарт бид нэр яах нь энэ key гэж нэг хэмжээст массивынхаа нэрийг өмнө нь бичихгүйгээр pp гэсэн NumPy сангийнхаа удамшуулж авсан утгыг бичээд энэ sort функцэн дотроо нэг хэмжээст массивынхаа нэрийг бичих байсан. За ингээд нэрийг бичээд run дарангуут тэгснээр үр дүн гарна. Ингээд нэрийг бичээд run дарангуут дэлгснээр дараах үр дүн гарна. За дэлгсэн дээр нэг хэмжээс массив маань ирэмблэгдсэн байгаа байдлаараа харагдаж байна гэсэн үг. За тэгвэл энэ маань одоо тэгээсээ өсөх хүртэл ирэмблэгдсэн байж байна. Одоо хэдүүлээ хоёр хэмжээс массивыг ирэмбэлж үзье. За хоёр хэмжээст массив байгаа бид нар дөрвөлжийн хаалтан дотор бүлгэлж хооронд нь таслаад тусгаарлаж үүсгэнэ. За элементүүдийн хувьд бид нар дуурын утгатай авах боломжтой. За ингээ энийг бүлэглэхийн тулд бид нар print функцэн дотроо pl гээд хувьсч нэрээ тавиад энэ маань NumPy сангаас удамшуулж авсан хувьсч нэр дараа нь sort функцийн нэрээ тавиад
sort функцныхаа бөөрийн алтан дотор call гэсэн нэг хоёр хэмжээст хоёр мөртөө массивын нэрийг бичээд өгнө. За ингээд эзэн дээр ажиллуулангууд эхний мөр маань ирэмлэгдсэн байна. Багасаа өсгөрөө. За нэгсэндээ өсгөр гэсэн үг. За дараа нь хоёр дахь мөр маань бас ирэмлэгдсэн байна. За ингээд хоёр хэмжээст массивыг бас ирэмлэх боломжтой байна. За тэгвэл хэдүүлээ хоёр хэмжээст тийм үү? Тэмдэгт мөрийн массивыг бас ирэмбэлж үзье. За тэмдэгт мөрийнхэнд бол бид дотор нь дурын утгуудыг бичих боломжтой. За ингээд ажиллуулангууд дэлгэцэн дээр эхний хоёр хэмжээст массив эхний мөрөн дээр тэмдэгт мөрүүдийг ирэмбэлсэн чинь эхлээд тоогоо оруулаад дараа нь A-с Y хүртэл ирэмбэлсэн байна. За хоёр дахь мөрөн дээр тоонууд байсан учраас тэгээс 666 хүртэл ирэмбэлсэн байна. За ингэж бол ирэмлэх боломжтой байд юм байна. Дараагийн слайд руу шилжээ. За массивын фильтр. Одоо байгаа массиваас зарим элементүүдийг гаргаж тэдгээрээс шинэ массив үүсгэхийг шүүлтүр буюу фильтр гэж нэрлэнэ. NumPy параметрын хэлэнд Boolean log жагсаалтыг ашиглан массивыг шүүдэг. Bool индексийн жагсаалт нь массив дахь индекст харгалзах лог жагсаалтыг хэлдэг. Хэрэв индекс нь утга нь үнэн буюу true бол тухайн элементийг шүүлсэн массивд агуулж хадгална. Хэрэв тухайн индексийн утга худал буюу false байвал тухайн элементийн утгыг шүүлсэн массиваас хасдаг байна. За ингээд хэдүүлээ жишээгээ бичье. За жишээн дээр болохоор яаж бичих вэ гэхээр нэг хэмжээс ARR массивгаа үүсгээд за тэр үүсгэсэн нэг хэмжээс массивтайгаа ойролцоо бас X гэсэн дурын хувьсгчд дөрвөлжийн алтан дотор жагсаалтыг бичих өгнө. За энэ хүү жагсаалтын утгууд true pass гэсэн утгатай байх нь байна. За тэгээд шинээр үүсгэх new RR массивда ARR гэсэн нэг хэмжээс массивын элементүүдэд нь X гэсэн утгаа оноогоод өгчнө. За энэ оноож өгсөн утгаар шүүлтүрийг хэвлсэн чинь төрийн утгатай массивуудын утга нь гараад буюу 41, 43 гэсэн элементүүд нь гараад 42, 44 гэсэн positive элементүүд нь хэвлэгдээгүй байна. За энийг хэдүүлээ үүсгээд үзье. За одоо нэг хэмжээс массива дурын утгаар үүсгээд за king гэсэн өсчид нэг хэмжээс массивын утгуудыг хадгалъя. За элементүүдийн хооронд нь зааглаад өгье. Таслаар за ингэж заагалсан элементийн маань одоо нэгсэндээ 9 элементтэй нэг хэмжээс массив байна. Одоо шүүлтүрийн хүснэгт буюу одоо X гэсэн өсгчд оноож өгсөн жагсаалтан дээрх true pass утгууд оноож өгье. За бид нэр яах нь вэ? True pass утгаа бичээ. За эхнийх нь true, дараа нь pass. За ингээд утгуудаа бичиг нийцсэндээ 9 удаа. За 5 дахь удаа одоо ингээд 6 дахь нь. За 7 дахь нь. За ингээд одоо 8 дахь нь. За 9 дахь нь. За ингээд 9 утгыг бид нар бичээд дэлгэцэнд хэвлэхдээ print функцэн дотроо тийм үү? Маш амархан. Одоо тухайн нэг хэмжээст массивын нэрийг тавиад одоо king гэсэн массивын нэрийг тавиад бөөрөнхий хаалтан дотор бичихгүйгээр бид нэр дөрвөлжийн хаалтан дотор x гэсэн өсгчээ шүүлтүрийн өсгтийг биччихнэ. За ингээд раан дарангууд бидний шүүлтүрлсэн утгууд дэлгэцэн дээр хэвлэгдэн. Жишээлбэл тэг индекстэй утга буюу 5-ыг бид нэр төрөө гэсэн учраас 5 маань хэвлэгдсэн байна. За 7-г post гэсэн болохоор 7 маань шүүлтүрээс хасагдаад хэвлэгдээгүй байна. За 8 маань
төрөө гэсэн учраас 8 дугаар утга хэвлэгдсэн байна. За ингээд 4 дахь индекс утгыг төрөө гэсэн учраас 6 хэвлэгдсэн. За 4 дахь индекс маань 3 дахь индексийн дугаартай. За дараа нь 6 гэсэн утгыг pause хийгээд шүүлтүрээс хасцсан. Дараа нь 5 гэсэн дугаарыг төрөө хийгээд шүүлтүрээс учраас 5 маань хэвлэгдсэн байна. За дараа нь за ингээд нэг өсөндөө төрөө гэсэн индекстэй элементүүд хэвлэгдээд pause гэсэн тийм үү индекстэй харгалзах утгууд хэвлэгдээг байна. За ингээд төрөө гэсэн индекстэй харгалзах утгууд болох 5 8 6 5 3 гэсэн утгууд хэвлэгдсэн байна. За pause-ууд нь бүгд хасагдаад хэвлэгдээгүй байж байна. За ингэж шүүлтүрийг бол ашигладаг байх нэ. За өөрөөр бол энэ шүүлтүрийг бас тэмдэгт мөрөн дээр ашиглах боломжтой. Хэдүүлээ тэмдэгт мөр төрлийн массивыг үүсгэе. За тэгтээ цөө элементтэйгээр одоо жишээлбэл тийм үү. За эхний утга нь yes тэмдэгт мөртөө. За дараагийнх нь окей. За дараагийнх нь no гэсэн утгатай. За дөрөв дэх тэмдэгт мөрийн утга нь одоо юу гэдгийг. За king гэсэн үг авч. За ингээд дөрвөн тэмдэгт элементүүдтэй тэгээс 3 хүртэлх индекстэй нэг хэмжээст king гэсэн массивыг үүсгэлээ. Одоо бид нэр энэхүү массивынхаа шүүлтүр хийх тийм үү. T гэсэн жигсаалтанд утгуудаа өгье. За эхнийхийг нь pause болгочихъя. За хоёр дахь нь бас pause болгочихъя. За 3 дахь элементийг төрөвийг авчиад 4 дахь элементийг төрөвийг авчижээ. За ингэ авчих юм бол одоо бид нэр хэвлэхэд print функцэн дотроо тухайн тийм үү king гэсэн массив авчиад дөрвөлжийн алт дотор x гэдэг утгаа төрөний шинээр бичсэн учраас одоо энэ дээр утга маань t болж хувирсан шүүлтүр хийж байгаа жигсаалт маань одоо t-г авчиад run дарна. За ингээд дарах юм бол төрөө гэсэн утгатай no king гэсэн хоёр массив элементүүд хэвлэгдсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн видео бичлэгүүдээр бид NumPy сангийн random функцууд, U функцуудыг үзэх болно. За та бүхэн маань Pro EasySUG-а subscribe хийж дагаарай. За мөн бичлэгээ үзсэн бол лайк дарж биднийг дэмжээрэй. За баяртай.